бид хэлийг харилцааны хамгийн чухал хэрэглүүр гэж ингэж хэлж ярьсан. Өнөөдөр бол хэл бол зөвхөн харилцааны хэрэглүүр төдий биш. Хэлний хамгийн чухал үр бол хэл бол танин мэдхэн хэрэглүүр гэж үздэг. Тэгэхээр энэ хэлний хамгийн гол бөгөөд зангилаа гэж бол үг юм. Энэ хэлний бүтцэх яг төвд нь байрлсан нэгж. Тэгэхээр үгийн сангийн бүрэлдэхүүн гэдэг бол тэр тухайн ард түмний танин мэдхүй болон нийгмийн хөгжлийн бүхэл үе шатанд айжмаар бүрэлдэн тогтож ирсэн ийм хамтын мэдлэг туршлага мэдлэгийн бааз суурь юм байна. Тэгэхээр энэ альва ард түмний үндэсний онцлогтой тэр мэдлэгч тэр хүн төрөлхтний нийтийн шинжлэх ухааны энэ мэдлэгч тэр эмхтэй цэгцтэй эрэмхтэй байлгана гэдэг бол энэ үгийг хэр үг болон үгийн утгыг хэр эмхтэй цэгцтэй толилсон энэ бол маш чухал байдаг. Тэгэхээр үгэнд бол нэгдүгээрт бол үг бол юмыг шууд зааж нэрлэдэг. Тэрнээс гадна бол ухтхууныг тэмдэглэн. Дээр нь сэтгэлийн хөдөлгөөнийг бас илэрхийлдэг. Ийм учраас бол үг бол өнөөдөр хүн төрөлхтний мэдэх ертөнцид бий болгосон зохион бас бүхэл тэмдгийн дотор хамгийн нарийн юм боловсронгой тогтолцоо ийм тэмдгийн тогтолцоо байдаг. Тэгэхээр энийг бол аль ч ард түмэн бол өөрийнхөө энэ мэдлэгийн тогтолцооны бага цуур болсон үндэсний оршин тогтножих явцад тухайн үндэстэн ямар түүх, ёс заншил, үндэсний сэтгүүртэй гэдэг бол үгийн сандаа туссан байдаг учраас бол энэ үгийнхээ өөрийнхөө хэлний үгийн сангийг бүрэлдэхүүнийг бүртгэж үүнийг тайлбарлаж янз бүрийн тойл бичгээр толилсоор ирсэн. Энэ битгий тойлын нэг онцлог бол маш олон тойлыг бол нэг дор нэгтгэж байгаа онцлог юм. Хэл шинжлэлийн тойлуудыг бол аваад үзэхэд бол зөв бичих зүйн тойл, зөв дуудах зүйн тойл, үгийн гарлын тойл, тайлбар тойл, хэл зүйн тойл гэд маш олон янзын тойл байдаг. Тэгвэл энэ битгий тойл бол тэр цогцтой нэг дор битгий тойлд бол тэмдэглэж байгаа. Тэгэхээр энэ цогцтод тэмдэглэнэ гэдэг бол альва нэгэн үгийг хэрэглээний талаас бүхэл талаас нь бол хэлний онцлог бүтцэд зөв байрлуулах юм гарцаа авахгүй боломжийг бүрдүүлж байгаа. Энэ тайлд бол үгийн гарлыг тусгана. Үгийн үндэсний бичгээр яаж бичдгийг тусгана. Энэ бид бол манай зарим тойл бол сайн давуу тал бас дутагдaltaй тал гэл олон зүйл үүдэг. Зарим тойлыг үзэхэд бол жишээл үндэсний бичиг байхгүй хахад тэр үгийн утга учирыг энэ ч монгол бичгээр яаж бичдэг юм болоо гэдгийг харахгүй бол тэр үгийн утга учирыг нарийн сайн ухаарч чаддаггүй. Усан ч багшд нь ингэж айлцсан гэдэг юм. Хэрвээ монгол хэл гэдэг нэгэн сайхан музей гэж үзэх юм бол монгол хэлний үг бүхэн тэр сайхан музейн нэг үнд сайхан үзмэр юм шүү гэж. Тэгээ энэ их оновчтой сайхан зүйл гэж санагддаг юм л да. Аль ч үгийн утгыг хуучин бол бид нэг тайлбар тойлын толгойг нь тайлбарлсан тэрл хэмжээнд үгийн утгыг ойлгож ирсэн. Тэр бол үгийн зүгээр л үндэс утга. Одоо бол танин мэдхийн шинжилт бол үгийн утгыг бол хүн болвол бүрэн шавхаж нэг үгийн утгыг хүн бүрэн шавхаж хизээж ашиглаж чадахгүй ийм чадамж туршлага гэж үздэг болсон. Үнэхээр ч үгийн утга гэдэг бол тийм юм лээ. Тэгээд үг бүхэнд бол хүн төрөлхтний нийтийн хамтын мэдлэг тэмдэглэсэн байдаг. Тэрнээс гадна бүс нутаг, орон нутгийн чанартай бас юм хамтын мэдлэг зөвхөн тухайн үндэстний өөрийн цонцлогыг хадгалсан энэ утгын бүрэлдэхүүн бэлсэж гисэн
үг бүхний цаана байна. Нэг үгийн ард бол тэр ард түмний соёл түүх аль нэгэн хэмжээгээр тусгасан байдаг. Жишээл би түрүү нэг жишээ авах байсан нэг юу санаанд орсон л да. Ам гэдэг үг гэхтэл одоо бид гадаад хэлээр яаж орчих болохгүй гэхээр орос хэлээр ам гэдэг үгийг яг яаж орчих болохгүй гэхээр яг дүүх үг байдаг. Англи хэлээр ч гэсэн ам гэдэг үгийг яаж орчих болохгүй яг дүүх бидэнд олддог. Толгочгуудыг үзээд тахт. Үзгээр зарим тайлбар чанартай орчхолг байдаг юм да. Орос хэлээр жизненная силаж гэдэг юм уу ингээд ийм тайлбар маягтай яг ганц үгээр дүүлгсэн юм байдаг. Тэгэхээр эн чинь хэл тийм сонин юм. Тухайн ард түмэн энэ юуг яаж сэтгэж юмыг яаж таньж мэдсэнгээр монголчуудын ертөнцийг таньж мэдсэн энэ бас энэ үгийн цаадах энэ илэрхийлж байгаа ухтхан гэдэг чинь мөчгөө байхад бол их сонин зүйл харагддаг л да. Тэгээд энэ ам гэдгээс цаашаа тэгээд амьсгах гэдэг үүсгээд тийм үү. Энэ гарлын талаас нь аваад үзэх юм бол ам гэдэг эртдээ бол амьсгал гэдэг үг үйлж л дээ утгатаар. Тэгээд сүүлдээ ам гэдэг юм салаа утгатай болсон. Анхны утга нь одоо мартагдчихсан. Гэвч чинь бид нэг амаар тоолох нэг амаар дуудах ч гэдэг юм уу ийм ардын ирээнд энэ хэллэг нь өвдөд үлдчихсэн. Тэгвэл энэ битгий тайлч нь бол тэр хэлц тогтсон хэвшмэл хэллэг өргөн цэлэгт байгаа тэр жишээнүүдийн бүгдийг оруулах юм байна. Тэгэхээр энэ дээр одоо тэр үгийн гарал, үгийн дуудлага за энэ мэдээж энэ дээр бол бүгд одоо бид өнөөдөр монгол хэлний утга зохиолын одоо хэм хэмжээний дагуу ямар байх гэдгийг бүгдийг бол тусах ёстой. За үгийн гарлыг бол тодорхойлох гэдэг. Энэ бүхний цаана нэлээд их нарийн судалгаа шаардна. Нэг үгийн гарлын цаана энэ үгийн гарлыг юу гэж үзэх вэ гэдэг их олон хүн энэ чөлөөтэй энэ дээр саналаа оруулагдсан илүү их үнцэнтэй зөв юу гэж байна. Үгийн дуудлага гэхэд за одоо бол самбууд орж доогтхийг гаргасан монгол хэлний зөв дуудах зөв байна. За тэрнийг баримтлаад бас өөр одоо энэ үгийн дуудлагыг одоо хямаалах за зөв гэж хэцүү гэхтэл өөр яг өнөөдөр бол тэр идэвчгээр данитын сумгаан дүрмийг барьж байгаа тэр дүрмийг өөрчлөхгүй ингээд барина гэж байна. За үндэсний хэлний бодлогын зөвлөөс бол одоо 7 сар гэхэд энэ бүх нийтээр хэмжигч ургамсан талбичгийг гаргаж гарна гэж байгаа. Тэр ургамсан талбичиг гарах дээр бол тэрний дагуу бол мэдээж энэ үгийнхээ толгойг болоод бичвэрийн зөвж хэцүү асуудлыг бол тэрнийгээ бариад бид явчихна. Үнээр ингээд энэ юунууд бол зөвж хэцүү зөв дуудах хэцүү. За энэ дээр найруулгын бас нэг заалт байгаа. За энэ үг бол одоо ямар найруулга юм бэ? Албан бичгийн найруулгад хэрэглэхдээ яадаг юм. За доромж найруулгах юм уу, хөндөглийн үг юм уу гэдэг энд одоо энэ гарч байгаа энэ үгийн утга, ойролцоог, нийлмэл үг. За тэгээд орчуулга тий. Дээр нэр томьёо гэж нэг чухал юм байна. Нэр томьёо бүх нийтийн хэрэглэдэг нэр томьёоос гадна шинжлэх ухааны нэр томьёо гэдэг бол байнга цэгцэж жигдэж явах ёстой ийм манад бол нэр томьёоны талаар маш их зүйлийг хийсэн боловч орчин өнөө цагийн энэ хөгжлөг бол ерөөсөө гүйцэж чаддаггүй. Энэ бол энэ дээр ажиллах одоо хүн хүчний хүрэлцээ одоо тийм хангалттай биш явсантай холбоотой. Тэгэхээр энэ дээр одоо манай их сургууль бол энэ олон салбар байгаа учраас бол оюутан багш нар өөр өөрсдийн мэргэжлийн салбарын нэр томьёогоо оруулаад энэ дээр монгол хэлний мэргэжлийн хүмүүс бол тэр үгийн бүтцийн талаас зөв бүтсэн үг буюу яаж ичих ёстой энэ цаад утга нь монгол хэлээр илэрхийлэх утга нь энэ цаад шинжлэх ухааныхаа утгуундаа тэр нь утга нь бол авцалж байгаагүй гэдэг. Ингээд нэр томьёо бол мэргэжлийн хүн болон хэлний мэргэжлийн хүн хамтарч хийдэг ажил учраас энэ Википедиад ердийн үгийн тайлбарлуулаад нэр томьёоны төлбөр аль алинд нь одоо монгол хэлний салбарын багш судлаачид энэ дээр бол нэлээд
анхаарч хүч тавьж юм ажиллах болж байгаа юм аа. Энд бид тэгж ажиллана гэж бодож байгаа. За. За тэгээд энэ одоо дөрөв гэсэн Лувсан багшин дээр хэлсэн шиг бол бид бол монгол хэлний одоо цахим үгийн далай гэсэн нэг юм цахим музейг бол бид одоо байгуулж байгаа гэсэн үг. Музейн үзмэрийг одоо хараад хүн энэ хэдэн оныхоо өнгөцс нь ямар юм хэн хэрэгжилжээс юм гэдэг ингээд олон талаас нь шинжилж боддог шиг бол энэ Википедиагийн энэ юу бол нэг үгийг маш олон талаас нь бас ингэж харж нэг дороос харж болох, харьцуулж болох ийм боломжтой тойл учраас бол зөвхөн музейгээр тогтохгүй мэдлэгийн их цэгцтэй том уурхай болох ёстой. Тэгээд энэ дээр бүгдээрээ хамтарч ажиллацгаая. За анхаарал тавьсан